За нийслэлийн хэмжээнд бол сүүлийн жилүүдэд нийслэлийн төсөв бол эрс нэмэгдсэн. За одоо нийслэлээр гэхэд нийтдээ 29 их найдын өртөг бүхий 16 төсөл хэрэгжиж байгаа. Бүгд мэдж байгаа. Метроноос ахуулаад Туулын урдны зам, Тойрог 1-2 дугаар зам гэдэг. За дээр нэмэгдээд нийслэлийн төсөв эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн төсвийн алдагдал өөрөө 2.4 их найдын төгрөгийн алдагдaltaй баталсан гэдэг. Яг олон асуудлууд өнөөдөр энэ хилцүүлгийн явцад сонсголын явцад яригдж байна. Тэгээ төсвөө батлахдаа анханасаа тооцоо судалгаатай иргэдийн урал нь баталсангүй. За нийслэлээр хэрэгжиж байгаа зарим төслүүдийн өртөг зах зээлийн үнээс илт өндөр байна. За мөн төслүүдээ бас ач холбогдлоор нэрмлээгүй байна. За гүйцэтгэл дээр маш олон алдаа завхрал гарч ийн гэдэг. Мэдээж энэ зүйлүүдийг бол хянж ярьж явах хэрэгтэй. Гэхдээ энийг нэг удаа сонсгол зохион байгуулад ярьдаг зүйл огт биш. Энийг хаана байнга ярьж явах хэрэгтэй вэ гэхээр нийслэлийн иргэдийн урал өөрөө. Нийслэлийн иргэдийн хурал гэдэг бол нутгийн өөрөө удирдах байгууллагын буюу нийтдээ нийслэлийн 1.6 сая иргэнийг төлөөлж байгаа. Тэр иргэдийн нүд чих дуу хоолой болж байгаа ийм төлөөлөл. Тэгэхээр нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөл яагаад энийгээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна вэ гэхээр нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан хараат бус хяналтаа тавих байдал алдагдсан. Угаасаа энэ алдагдсан ийм тогтолцоотой явсаар ирсэн юм аа. Тэгэхээр бид нар өнөөдөр бол энэ хилцүүлгийн сонсголын явцад зөвхөн үр дагавартаа яриад байна. Энэ үр дагаврыг төр зур нэг удаагийн сонсголоор хууль хяналтын байгууллага шилжүүлээд шалгаад нэг хэдэн хүний асуудал болгож шийдээд дуусахгүй. Нэг удаа болоод өнгөрнө. Дараагийн хотын дарга хямгоонч гарчээд яг л ийм асуудалтай нүүр тулна. Тэгэхээр энийг яаж өөрчлөх вэ гэхээр би өөрөө бас 20-24 онд нийслэлийн иргэдийн урал төлөөлөгчөөр ажиллаж байсан. Хаан улдуур иргэдийн урал төлөөлөгчөөр ажиллаж байсан болохоор дотоод гажуудал асуудлынх нь үр шалтгааныг мэднэ. Тэгэхээр энэ нийслэлийн иргэдийн урал бүрдэхдээ нийт иргэдийн олонхын дэмжлэг авч нэгт бүрдэж чадахгүй байгаа. Нийслэлийн иргэдийн урлын сонгуульд иргэдийн 40% нь оролцсон өнгөрсөн 24 оны сонгуульд. Тэгээ оролцсон нийт төлөөлөгчдийн талаас илүүгээ санал аваад Монгол Ардын нам 45 төлөөлөгчийнхөө 90% буюу 40 төлөөлөгчийг бүрдүүлчихдэг. Өөрөөр хэлбэл нийслэлийн 1.6 сая иргэний бараг 70% нь Монгол Ардын намыг дэмжээгүй байхад нийт иргэдийн урлын төлөөлөгчдийнхөө 90% суудлыг авчиж байгаа нэг талдаа. Өөрөөр хэлбэл энэ пропорционал тогтолцоо, холимог тогтолцоо оруулахгүйгээр энэ хяналт олон намын тогтолцоо орохгүйгээр энэ хяналт байхгүй. Хоёрд 45 төлөөлөгчийнхөө 43-ийн засаг дарга нь өөрийнхөө удирдлаганд оруулчихж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийнхөө орон нутгийн өмчлөх компаниуд төслийн удирдлагын багийн гүйцэтгэх удирдлагаар нь тузын гишүүнээр нь тузын даргаар нь тавьчихж байгаа. Засаг даргаас хараа тулгачиж байгаа. Засаг даргааг нь хинжих ёстой субъект шүү дээ иргэдийн уралч нь. Яг ийм асуудалд очиж байгаа учраас энийг нэгт болиулах ёстой. Энийг бид нар бас өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийслэлийн иргэдийн уралд байхдаа одоо Наранбаяр гишүүн, Ган тулга, миний бие бид гур бол тавьсаар ирсэн. Тэгээ энэ иргэдийн урлын хяналтын тогтолцоо, сөрөг хүчин тогтолцоо байхгүйгээс болж энэ хяналт алдагдаж гажууд л үүсэж байгаа. Гуравт хотын даргыг иргэд сонгодог болох ёстой. Дэлхийн ихэнх хотууд 90% нь иргэдээс шууд хотын дарга сонгож байгаа. Гэтэл Монгол Ардын нам хотын дарга томилдог дандаа. Тэгэхээр энэ намын иргэдийн дуу хоолой болж чаддгүй, иргэдийн төлөөлөл болж чаддгүй шүү дээ. Тэгээд намынхаа шугамар хотын намын дарга нь төлөөлөгчд бас намын хороогоор барьцдаг. Намын хорооныхоо хурал дээр, бүлгийнхаа хурал дээр. Тэгэхээр аль шатны засаг дарга одоо нийслэлийн иргэдийн урлын нийслэлийн засаг даргач адилхан ялгаа алга, дүүргүүдийн засаг дарга нь яг адилхан байгаа. Аймгийн засаг дарга ч гэсэн яг адилхан. Нэг талдаа намын хорооныхоо дарга болчдөг Монгол Ардын намын бүлэг дээр очиод бодлого тулгадаг. Нөгөө талдаа удирдлагандаа оруулаад бүгдийг чиглүүлээд ингээд байж идэг. Иргэдийн урлын төлөөлөгчд нь тухайн төрийн өмчлөх компанийнхаа төсвийг батлуулахын тулд санхүүжилтийг шийдвэрлэхэд засаг даргийнхаа үүдийг сахидаг. Ийм гажуудсан тогтолцоог бид нар засахгүйгээр нэг удаагийн сонсгол хийгээд бол үр дүн болохгүй. Тийм учраас би бол одоо хотын дарга пүрэв давгад энийг тэр нийслэлийн намын хорон дээр яар, намынхаа удирдах зүйл дээр яар, их хурлдах намынхаа бүлэг дээр яриад энэ тогтолцооны гажуудлаа засаа. Тэгээгүйгээр бол одоо энэ удаа бол тэр хууль хяналтын байгууллага нь ажиллаад нэг хэдэн төрийн албан хаагчид нар хэдэн төлөөлөгчдийг сайн муу ажилласнаар нь зарим нь золиослогдсон, зарим нь угаасаа буруу зуруу хийсэн бол хуулийн хариуцлага хүлээн ингээл дуусна. Яагаад би энийг хэлээд байна вэ гэхээр өнгөрсөн 4 жилийн 20-24 оны хугацаанд нийслэлийн иргэдийн уралд ажиллаж байхдаа нийтийн тээвэрт гарч ирсэн завхарлын асуудлыг хүн намын төлөөлөгч нар гаргаж тавьж ирсэн. Би өөрөө яг нийслэлийн иргэдийн нийтийн тээврийн салбарт 10 жилийн хугацаанд 2 их найдын татаас өгсөн байна. Гэтэл нийтийн тээвэр чинь чанар хүртээмж нь огт сайжирдаггүй. Тэр байтугай 300 тэрбумаар хуучин автобус авч цавчаа ногоон гэдэг асуудал гаргаж ирсэн бид нар илүүл тавьж ирсэн. Ингэж хянаж явах ёстой тэр тогтолцоог л бүрдүүлэх ёстой. Энэ л юм руу шилжихгүй өөрчлөгдөхгүй. Эхнээсээ нийслэлийн
бодлого гаргахтаа төсөв батлагдахдаа нарийн тооцоо судалгаанд үндэслэж батлагдаж чадаагүй учраас ирээд хариулж байгаа хүмүүс нь бодиттой үндэслэлтэй хариулт өгч чадахгүй шүү дээ. Нэр төдий хариулт өгөөл одоо нөгөө гүлэг төөрүүлнэ гэж ярьдаг шүү дээ. Нөгөө ойр зуурын хилцүүлэг хийж гэн асууж гэн хариулж исэн болол өнгөрчих гээд байгаа. Тийм учраас бид нар энэ суур шалтгааны нөө үр дагавартаа тэнцэх биш. Энэ гажуудалтаан тогтолцооных нь үр дагавар нь юу байгаа, юу нь болох байгаа, энийгээ яаж засчиж энэ хяналт хэрэгжих юм бэ? Иргэдийн татврын мөнгөөр бий болсон нийслэлийн төсөв үр ашигтай ил тод яг иргэдэд хүрсэн иргэдийн одоо асуудлыг амьдрах орчны асуудлыг шийдсэн ийм байдлаар орох юм бэ гэдгийг тайлбарлаж ярьж чадхаар байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр бол харамсалтай нь нөгөө хэдэн төслүүдийнхаа тооцоо үндэслэл хэрэгжиж байгаа явц гээд ойр зуурын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөөл таарч байна.